Хэрэв та бүхэн биднийг илүү их дэмжихийг хүсвэл энэ данс руу хандив илгээгээрэй. Ингэснээр дараа дараагийн бичлэгүүдийг илүү хурдан, илүү чанартайгаар хүргэхэд маш их тус болно. Дэлхийн хязгаарт миазмагаар бүрхэгдсэн нэгэн цагт хүн төрлөختнийг эргшээж залгин ноёрхож явсан мангасуудын хаант улсад нэгэн залуу охиныг авчирч 99 дэх тахил болгон хаанд өргөн барина. Тэргүүн сайд Анубис түүнийг хараад урд өмнө ирсэн тахилуудаас хамгийн туран хаан байна. Идэх үнч хөрөхгүй амтан байна. Химэн голж зүгээр л тас татаад хайчихъя гэж хэлнэ. Гэтэл охин түүний яриаг таслан нохоо минь гэж загнаад өөрийгөө итгэхэд хангалттай үн цэнтэй гэж зөрнө. Тэр хоёр маргалдаж эхлэхэд хаан охиныг сонирхолтой санагдан Анубист өрөөнөөс гарахыг тушаана. Түүнийг харгалзаж байсан хоёр нь санаа алдан хаанаас уучлалгүй гэж хэлэхэд хаан тийш алхаж очиод ямар давруу амтан бэ гэж зандарна. Тэгээд өмнөх бүх тахил түүнтэй нүүр тулахдаа айсандаа чичирч байсан учраас энэ охин үнэхээр айхгүй байна гэдэгт итгэхгүй байгаагаа хэлж ам гуй гэж шаардан толгойг нь гараараа базна. Гэтэл охин зүгээр л түүний саварны зөөлөн ул руу нь тоншиж үзээд хичнээн зөөлөн булцгар юм бэ гэж гайхна. Охин өөрт нь гэр бүлч байхгүй, харих гэрч байхгүй болохоор идүүлсэн ч хамаагүй гэж хэлэхэд хааны сонирхол улам хөдлөнө. Тэр нэрийг нь асуухад охин өөрийгөө Сари гэж танилцуулна. Хаан түүнд тахилгын яслал дараагийн илчлэлийн шүн миасмо арилдаг тэр үед болохыг хэлээд түүн хүртэл сариг дэрэгдээ байлгаж энэ бардам зан нь хэр удаан үргэлжилхийг харна гэж мэдэгдэнэ. Удалгүй мангасууд сарыг ордноор чөлөөтэй явж байхыг хараад ихэд гайхна. Төрийн түшмэд үүнд дургуйсан хаан хүнийг ордонд тижээвэр амтан шиг байлгах гэж байна уу гэж Анубисаас асууна. Тэгээд 100 жилийн өмнөх хаан хүмүүстэй инх тайван тогтоосон ч хүн ба мангас ижил тэгш биш гэдгийг бэлэгдэхийн тулд хүмүүсээс тахил илгээж байх ёстой болсон гэдгийг сануулна. Сари цонхоор харан зогсож байтал хаан араас нь барьж аваад өрөөнөөсөө гарах зөвшөөрөл өгөөгүй шүү дээ гэж хэлэн түүнийг өргөж аваад буцаана. Сари хааны өрөө уйдгартай юм байна. Хідэн цэцэг тавьбал гоё болно гэж санал болгоход хаан өөрөө цэцэгт дургу гэж хариулна. Тэгээд энэ нутагт миазмаас болж цэцэг ургадагчгүй гэдгийг хэлнэ. Хаан ордонд буй бусад мангасууд чамайг харуул алчхна. Тиймээс миний хэлснээр л бай гэж анхааруулхад Сари хаан өөрийнх нь төлөө санаа зовж байгааг ойлгоно. Хаан түүнийг хүзүүнээс нь шүүрч аваад алан шүү гэж сүрдүүлсэн ч охин огтхон ч айхгүй. Үүнээс дор зүйлсийг харж байсан гэж хэлнэ. Тэгтэл тэр хоёр нь түүнийг ердөөл тахил болгон өсгөхөөр авч өсгсөн тухайга ярьж байхыг санамсаргүй сонсно. Эцэг эх нь түүнийг анзаарч аянга цахих тэр гэрэлд түүн рүү ширтгэхэд нүдэнд нь байсан тэр аимшигтай харцыг Сари өнөөдрийг хүртэл мартдаггүй. Тэгээд хаанд хандан танай нүд өөр байсан болохоор би танаас айгаагүй гэж хэлэхэд хаан түүнд өрөвдөх сэтгэл төрүүлж эхэлнэ. Дараа нь тэд 100 жилийн өмнө хүнтэй хийсэн дайны үеэр сүйдсэн эртний цайз хот руу явна. Хаан тэнд байдлыг шалгаж байхад Сари доод хотын нурсан туурийг харна. Хаан тэр хэсгийг хуйлгүй бүс гэж тайлбарлаад тэнд мангасууд хүмүүс дээр байнга төвөг тарьдаг. Түүнийг зогсоох нь өөрийнх нь үрэг гэж хэлнэ. Сари хотод цэцэг ургаж байгааг харахад хаан энэ хэсэгт миазма нэмгэн байдаг болохоор энэ нутагт зөвхөн энд л цэцэг ургадаг гэж тайлбарлана. Сари цэцэрлэгээс хідэн цэцэг аваад хааны толгой дээр цэцгэн титэм хийж өгөөд хөөрхөн харагдаж байна гэж хэлнэ. Гэтэл хаан түүнийг шоолж байна гэж бодоод тэр титмийг авч хаяна. Сари хааны нүүр үргэлж сүрдэм харагддаг болохоор жаахан ч гэсэн тайвширч байгаасай гэж хүсснээс л цэцэг харуулсан гэж хэлнэ. Тэр үед хаан гинэт түүнийг тэрч аваад шуурга ойртож байна гэд өрөө рүүгээ буцна. Өрөөндөө очиод илчлэлийн шүн ойртож байгааг хэлэхэд аянга цахиж Сари эцэг эхийнхээ тэр аимшигтай харцыг сандарч эхэлнэ. Хаан аянга цахих болгонд айхгүй байлгахын тулд сүүлээрээ түүнийг нөмөрч өгнө. Сари түүнд та маш дулаахан болохоор би одоо айхаа болсон. Миний өмнө заавал хатуу дүр эсгэх хэрэггүй гэж зөөлөн хэлнэ. Ингээд илчлэлийн шүнээрч тэд сариг тахилгын ёслолд бэлдэнэ. Сари ийм гоё хувц өмсөж байгаадаа баярлаж яг л хормын даашинз шиг юм гэж бодно. Анубис түүнийг тахилын ёслол болох тахилын танхимд хүргэж өгөөд хааны гертэл эндээ хүлээ гэж орхино. Гэвч Сариг хааныг түлхэн унгахыг хүссэн нэгэн гүрвлийн мангас отож байжээ.
Тэр сарыг алчихвал зоригдоо ойртно гэж үзээд хутгаараа дайрах гэсэн агшинд нөмрөгтэй нэг ингээр гарч ирэн гараараа хутгийг нь хаана. Гөрвөл түүнийг хааны зарц гэж бодоод хааныг хулчгар амтан гэж доромжлно. Харин сарын хаа маань утгагүй цус урсгаас сэргийлдэг агуу хаан гэж дуу алдна. Гөрвөл дахин дайрахад тэр эрийн нөмрөг урагдаж царай нь ил гарна. Тэр гөрвлийн зэвсгийг мулталж аваад сэлмээ тулган хөөн явуулна. Сари тэр хүн үнэндээ хаан мөн гэдгийг ойлгох боловч хаан түүнийг гарах гарц руу заагаад өөрийгөө хаан биш гэж хэлнэ. Учир нь тэр хагас хүн цустай илчлэлийн шүн болохоор хүн төрхтэй болчихдог аж. Тийм болохоор дахин араатан болж хувирах хүртлээр харанхууд нуугдах ёстой гэдгээ тайлбарлана. Хаан өөрийгөө өрөвдмөр сул дорой хаан байх үн цэнгүй амтан гэж бодож байгаагаа хэлэхэд Сари шархыг нь дарж боон та сул биш гэж хэлнэ. Эндээс Сари өмнөх тахилуудыг хаан иддэхгүй байсныг ойлгоно. Учир нь хааны гар дээр олон сариу байгааг хараад тэр урд нь тахилуудыг идсэн мэт харагдуулахын тулд өөрийнхөө цусаар бусад араатнуудыг хуурдаг байжээ. Сари ийм зүйл хийж чадсан хүн хизээч сул дорой байж болохгүй гэж хэлээд түүнийг хүчтэй нэгэн химээ нэрлэнэ. Тэгээд гэрлүүгээ буцахын оронд өөрөө түүний тижээл хүчин болж үлдэхийг хүсэж байгаагаа хэлэхэд гинжин тасарч хаан түүнийг чанга тэврэн авна. Маргааш нь хаан сарыг өөрийн хатан болно гэж бүгдэд зарлана. Харьяат нар нь үүнд тун дургүй байх боловч хаан урагш алхаж хэлэх хүн байвал гараа дээр гэж сүрдүүлэн бүгдийг намд харна. Сайрын хааныг ард гэж дуудах тухай бодно. Энэ нь зоригт зүрхтэй гэсэн утгатай аж. Хаан тэр нэрийг хүлээж аваад тэгж дуудуулсан ч болно гэж хэлнэ. Удалгүй хоёр түшмэл ирж шийдвэрээ дахин бодож үзээч. Хатан хүн заавал язгууртан угсаанаас гаралтай байх ёстой гэж гуйхад хаан хайлгаж нам болгоно. Харин Сари ахаад л ордноор зугаалж явхад түүний харгалзагчид Сак Клопс хоёр хаан дахиад уурлан шүү гэж анхааруулна. Гэвч Сари хаанаас айхгүй, учир нь тэр үнэндээ хүн бүрийг хамгаалах гэж хичээдэг сайн хүн гэдгийг мэддэг болсон байлаа. Яг тэр үед хаан гарч ирээд түүнийг газраас өргөж аваад өргөрөөгөө буцаана. Тэгээд чимээгүй сууж бай гэж хэлэхэд Сори түүнд тусалмаар байна гэдгээ илэрхийлнэ. Ингэхэд хаан түүнийг ордны язгууртнууд цуглах шүүхийн дайлагад оролц гэж хэлнэ. Түүний төшмөд сарыг хатан болгох бодлоос нь буцаах болов уу гэсэндээ энэ саналыг гаргасан ч хаан сарид толгоогоо өндөр өргөж яваарай гэж захина. Тэр орой хаан өрөөндөө буцаж ирэхэд Сари цонхны дэргэд унтаж байгааг харна. Түүнийг өргөөд авахд Сари сэрж зочиод хааныг ажиллаж байхад өөрөө унтчихсандаа уучлал хүснэ. Хаан түүний өвөр дээр байгаа цэцгийг харахад Сари тэдгээр нь өөрийнх нь гараар хийсэн хиймэл цэцэг гэж хэлнэ. Хаан өрөөндөө орж ирэх болгонд багч болов тайвшраасай гэж хийсэн аж. Хаан би цэцэг сонирхдаггүй гэдгээ дахин хэлэгч ийм хиймэл цэцэг надад тохирох юм байна гэж бодно. Учир нь би ч гэсэн худал дүртэй нуух зүйлэгтэй нэгэн шүү дээ гэж гонигтай хэлнэ. Сари түүнд хиймэл эсэх нь хамаагүй хин нэгний зүрхэнд хүрч чадвал тэр л хангалттай гэж тайлбарлана. Тэгээд түүнийг цэцэг дээр буудаг зүгийтэй зөөрлөнө. Гаднаасаа сүрдэм хэрнэ үнэндээ дүлгөөн бас уйггүй хөдөлмөрч гэж магтана. Тэр ч байтугай та хуурамч биш бүр тань шиг болохыг ч хүсдэг гэж хэлсээр байгаад нойрондоо автчихна. Төд удалгүй хаант улсын өнцөг болон бүрээс зочид хүрэлцэн ирнэ. Анубис Сарид энэ арга хэмжээний үеэр өөрийгөө зөв авч яв. Чи хаанд төв болж мэднэ гэж анхааруулна. Ингээд шинэ хатныг харах гэж хүлээж байсан зочдод зориулсан дайлалга эхэлнэ. Хаан орж ирэхэд бүгд чимээгүй бай гэж Анубис зарлах боловч хаан Сариг тэрвэрч орж ирэхийг харсан зочид алмайрна. Тэд Саригийн төрхийг шоолж хүн гэдгээр нь доромж үг чулуудаж эхлэхэд хаан бүгдийг дуугүй бол гэж тушаана. Сариж толгоогоо өндөр өргөн сууна. Анубис зочдод найр наадмаа таалан саярхно гэж хэлэхэд бүгд ширээндээ сууцгаана. Тэд синтидээ суухад Сари зочид өөрөө нь хүйтнээ ширтэж байгааг анзаарна. Тэгээд гинэт босож нэгэн зочинд хоол хийж өгч эхэлснээр бүгд гайхширна. Тэр зочин амсаад амттай байна гэж үнэлэхэд бусд нь ч дахин найрыг таалан идэж эхэлнэ. Сари галтгоор орж хоол зөөхөд туслах гэсэн ч тэнд байсан зарим мангас түүнийг хүн болохоор оруулахыг хүсэхгүй байна. Саг Клопс хоёр тэр бол хатан гэж хэлэхэд ахлах тогооч нь сайрыг оруулна. Тэр галт тогооноос хоол зөөж бүр ширээг цэвэрлэхэд ч тусалж эхэлнэ. Гэсэн ч хамелеон мангас түүнд эргэлцээр байна. Сари худалдааны хотоос ирсэн бэлэг гэдэг нэгэн сонин дарсыг хараад хаанд хүргэж өгөхөөр авна.
Гэтэл нөгөө хамелеон сүүлээрээ тэглүүлж унгааснаар сайрыг бүдэрч дарсаа хаан дээр асгачихна. Тэгээд хамелеон үүнийг зориуд хийсэн гэж түүнийг буруутгана. Зочид бөгөж ширтэж байхад хаан тайван байж бүр саригийн нүүрэн дээрх туслыг долоон арчиж өгнө. Дараа нь хамелеоны сүүлийг шүүрч аваад сариг зориуд унгасныг чинь мэдэж байна. Сайрыг бол миний хатан шүү гэж сануулна. Тэгээд савраараа алхаар сүрдүүлэхэд сайрыг түүнийг болиулна. Лаанарт ч түүний амийг хилтрүүлээд чи амьд яваага хатандаа өртөө шүү гэж хатуу хэлнэ. Найр дуусны дараа Сари болсон явдлын тухай бодож суутал гинэж шалан дээр нь гэрэл асна. Хаан гарч ирэхэд тэр шууд л түүн рүү наалдана. Тэгтэл Гэбер химэх ариун аратан тэднийг агаарт авч хөөрнө. Тэд цайзаас холдон нисэж эхлэхэд хаан дээрх салхи чиний санааг багч болов сэргэн гэж бодсон гэж хэлнэ. Сари хаан өөрийг нь хөөгөөд явуулах гэж байна гэж айж байсан болохоор жаахан тайвширна. Учир нь өөрийгөө ачаа болж байна гэж бодож байжээ. Тэд газар буухад хаан түүнийг мулгуу амт минь гэж дуудан чи аль хэдийн миний нэг хэсэг болсон. Тийм байхад би чамаас хизээж салахгүй гэж хэлнэ. Сари хамелеон шиг хин нэгнийг дахин гимтээчихвээ гэж түгшгэд хаан тийм зүйл дахин болох юм бол чи л намайг зогсон шүү дээ гэж хариулна. Тэгээд өөрийгөө хуурамч хаан гэдэг хүнд ачааг өөрч яваага. Харин зөвхөн Саригийн хажууд байхдаа л үнэхээр чөлөөтэй байж чаддаг гэдгээ хүлээн зөвшөөрнө. Үүний дараа Сари Осаро хэмээх мангасуудын хаант улсын тухай ном үзэж эндхийн талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй гэж бодно. Гэвч энэ бүх мэдээллийг нэг дор ойлгоход амаргүй байлаа. Хааны тушаалаар Анубис дургүйхэн түүнд хичээл заахаар зөвшөөрөх боловч энэ бүхнийг цагийн гарц гэж бодсоор удалгүй өөр ажил руугаа явна. Харин Сари Лаанарттай хамт гадагч гарахдаа хэд анзаарахдахгүй тулд араатны хувцас өмснө. Лаанардын өмссөн этгээд дүр эсгэлтийг хараад Сари инээдээ барьж чадалгүй та бүр улам с ижигтэй харагдаж байна гэж шоолно. Тэд хөл хөдөлгөөнтэй гудамжаар алхахдаа энгийн араатнууд хэрхэн амьдардгийг харж хүнээс тийм ч ялгаагүй юм байна гэж Сари бодно. Нэгэн талхны мухлаг хараад тэр ихэд баярлаж ордонд талах байдаггүй гэж хэлнэ. Талагчны гэр бүлийнхэн үүнийг сонсоод сэжиг авах боловч талагчин хаан чинь ийм сүүдэртэй амтан шиг хувцалчихсан явахгүй гэж тайвшруулна. Өмнөх хааны үед хаад язгууртнууд ховор тансаг бүхнийг хамж авдаг байсан ч одоогийн хаан тийм амттан чимэглэлд огт ач холбогдол өгдөггүй. Тэр нь манай талхны газар шиг энгийн хүмүүст харин ч ашигтай гэж тэднээс мэднэ. Тэгээд тэд хідэн талах авч Сари Ланартаа өгч идүүлэхэд хаан үүнийг онцгой зүйл биш л гэж бодно. Тэд талхаа идэж явах зуур Болос гэдэг жаахан мангас хүүхэд ээжээсээ төгсчөхөд уйлж байхыг олж харна. Сари Ланарт хоёр түүнд туслахаар дагуулж явтал гинэт Саригийн бие эвгүүрч толгой нэргэн. Ланарт хүүхдийг тэврээд авна. Болоос уйсаар байх үед Сари бид ээжийг чинь заавал олоод өгнө гэж аргадна. Удалгүй ээж нь олж ирээд Сарид баярлаж талархна. Гэтэл Болоосын ээж Саригийн толгой дээрээс өмссөн зүйл унаж хүний царай нь ил гарахад тэр даруй ааш нь өрчлөгдөнө. Миний хүүхдэд битгий хүр гэж зэвүүцэн хэлэхэд эргэн тойрны бусад мангасуудаж хүн гэдгээр нь доромжилж эхэлнэ. Тэгээд чулуу шидэж эхлэхэд хаан аваргаа гарган орчныг нь бүрхэж сариг аваад алга болчихно. Тэд ордон руугаа буцаж ирэхэд Анубис хотод хүн харсан гэсэн мэдээ ирснийг дуулгана. Гэвч хаан бусад өргөдөл хүсэлтийн хамт тэр мэдээг ч үлтооно. Сори өөрөөс нь болж бүх зүйл төвөгтэй болсонд уучлал хүсээд хотын хүмүүсийг айлгачглаа гэж хэлнэ. Тэгээд энэ нь хүмүүс араатнуудаас айдагтай яг адилхан юм байна гэж бодно. Хоёр ард түмэн дайны түүхтэй учраас ийм айдас байгаа байх. Гэхдээ үнэндээ хоёр тал хоёулаа бүрхөлдөөнийг хүсдэггүй гэж тэр итгэнэ. Хаан түүнийг аюулд оруулсандаа уучлал хүсээд өөрөө анхаарлаа сулруулчихсан байжээ гэж хэлнэ. Гэхдээ түүнтэй өнгөрүүлсэн өдөртөө баяртай байсан гэдгээ ч нуухгүй. Сари түүнд бүү уучлал хүсээч гэж хэлээд тэрэн авч өөрөө ч мөн их жаргалтай байсан гэж хэлнэ. Гэвч яг тэр мөчид ухаан алдан унана. Энэ үеэр Анубис нэгэн санваартантай ярилцж байлаа. Тэр санваартан Саригийн биеийн байдал миазмас болж улам муудаж байгаа. Цаашлаад аминд нь ч хүрч мэднэ гэж хэлнэ. Сари хаанд өөрийнх нь төлөө санаа зовох хэрэггүй гэж хэлсэн ч хаан түүнийг энэ хаант улсад удаан байлгаж болохгүйгээ ойлгоно. Удалгүй Сари сэрэхэд дээр нь цэнхэр тэнгэр харагдана. Тэр дахин хүмүүсийн ертөнцид ирснийг ойлгоно. Нэгэн эмч түүнд ойртон ирж чи миний эмнэлэгт байна гэж хэлнэ.
Миазмын хордлогоор авчирсан болохоор салхи миазмыг хүний тал руу хийсэгдэг хилийн орчмоос ирсэн байх гэж тэд таамаглажээ. Түүнд биеийн доторх миазмыг цэвэршүүлэхэд туслах амброзиа жимсээр хийсэн эм өгнө. Туслах нь хэн нэгэн 3 хоногийн өмнө ухаангүй байсан түүнийг эмнэлгийн үүдэнд үлдээгээд эмчилгээний зардлаас нь ч илүү хүрэлцэх мөнгө бас нэгэн захиа орхиод явсан гэж тайлбарлана. Сари тэр захиа руу хараад хааны тамгыг танихч дотор нь араатны бичгээр бичигдсэн болохоор уншиж чаддаггүй. Гэсэн ч түүнийг хаан амийг нь аварсан гэдгийг ойлгоход хангалттай байлаа. Түүнээс хойш Сарын эмнэлэгт тусалж эхэлнэ. Туслах нь одоо хүртэл бүрэн эдгээгүй байгаа болохоор өөрийгөө бүх хэд дайчил гэж анхааруулна. Сари хотод тайван амьдарч эхлэхэд туслах нь түүний ажилсаг байдалд сэтгэл ханаж хүсвэл бидэнтэй хамт үлдэж болно гэж хэлнэ. Сари хаан руу буцмаар бодолтой байсан ч тэнд амьдрал хааныг улмал санаа зовох учраас өөрөө саад болно гэж үзнэ. Гэвч тосгоныхон удалгүй түүний тухай ярьж эхэлж дахил илгээс нь тэр тосгоноос ирсэн болохыг нь мэднэ. Ингээд тэд түүнийг зай барин гадуурхаж араар нь муулах болжээ. Сари үүнийг мэдэрч хотын мангасууд түүнтэй хүйтэн харьцаж байсан нь санаанд нь орно. Тэгээд буцаад эмнэлэг рүүгээ гүйхэд тэнд нь аль хэдийн халдлага болсон байлаа. Эмч түүнд хотынхан чамайг араатнуудаас оргосон тахил гэж бодоод араатны хаан чамайг хайж ирээд хотыг сүйтгэн гэж хайж байна. Тиймээс чи одоо яв гэж хэлнэ. Ингээд Сари очих газаргүй болсноо ойлгон ганцаараа тэнүүчилж эхэлнэ. Нулимсаа барьж дийлхэ болоод явж байтал хадан ирэнгээс унах дөхөх мөчөд хаан хүн төрөхтэйгээр гинт гарч ирэн түүнийг шүүрч аварна. Сари, та яагаад хүн төрхөөрөө энд явж байгаа юм бэ гэж гайхахад хаан хүний ертөнцид миазма байхгүй болохоор энд ирэхээрээ би хүн төрхтэй болдог гэж тайлбарлана. Сари хаан өөрийг нь орхичихсан гэж бодож явснаа хэлэхэд хаан захиандаа би чамайг буцаад ирж авна гэж битсэн байсан шүү дээ гэж хариулна. Дараа нь түүнд талцсан амброзиа жимс суулгасан бөгж өгөөд энэ нь бие рүү чинь миазма орох бүрт цэвэршүүлж явах учраас одоо надтай хамт байж чадна гэж хэлнэ. Ингээд Сари ордон руугаа буцаж ирэхэд Сак Клопс хоёр түүнийг ахин харсандаа үнэхээр баярлана. Сари хааны хажууд үлдэхийн тулд энэ улсын талаар, арт түмнийхэн талаар өөрийн нүдээр илүү ихийг харахыг хүсэж байгаагаа хэлнэ. Ланард энэ бөгж түүнд миазмын эсрэг дархлаа тогтоход туслана. Дархлаатай болсны дараа авч болно гэж тайлбарлахад Сари би үүнийг авмааргүй байна гэж хэлнэ. Хүнд бөгж өгнө гэдэг ямар утгатайг та мэдэхгүй байна уу гэж асуухад хаан үнэхээр ойлгодоггүй байлаа. Сари инээмсэглэн энэ бол үүрд хамт байна гэсэн амлалт шүү дээ гэж хэлнэ. Нэг өдөр ордноор явж байхдаа Сари Вивиан нэртэй гүнжтэй тааралдана. Тэр хаанд гэрлэх санал тавихаар ирсэн аж. Үүнийг Анубис зохион байгуулсан нь ил болж Саригийн найран дээр гарч ирсэн явдал эсэргүүцэл дагуулсан учраас бусад улстай харилцаагаа сайжруулах шинэ хатан хайж байгаа гэж тайлбарлагдана. Удалгүй өөр олон гүнж ирэх бөгөөд бүгд л ижил зоригтой байлаа. Вивен хэрв хаан ядаж татвар имэрч гэсэн биднийг хүлээж авахгүй бол эх орондоо нүүр хийх газаргүй болно гэж хэлээд явна. Тэр орой Сайрын хаанд гүнжүүдтэй уулзах боломж олгвол яасан юм бэ гэж санал болгоно. Гэвч хаан түүнийг цагийн гарц гэж үзээд татвар ийм авах сонирхол надад огт алга. Энэ бүхнийг Анубис өөрийнхөөрөө зохион байгуулсан гэж хэлнэ. Тэр бас татвар эмүүд Сайрыгийн хатан суудалд хүртэл аюул учруулж мэднэ гэж тайлбарлана. Харин Сори өөрийг нь болж хаан хязгаарлагдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэхэд хаан уурлан энэ сэдвээр яриа боллоо. Одоо унт гэж тушаана. Сори харгалзагч нарынхаа өрөөнд нуугдан сууж хаан яагаад ингэтлээ уурсныг гайхна. Уг нь тийм амархан уураа гаргадаг хүн биш шүү дээ гэж бодоод дараа нь буцаад түүнтэй ярих гэж шийднэ. Харин тэр хооронд Вивийн хааны өрөөнд орж өөрийг нь татвар имээр хүлээж аваач хэмээн уруу татахыг оролдоно. Тэр ч байтугай хаан хүн эмэгтэйтэй хайр дурлалын харьцаа үүсгэж чадахгүй гэж тайлбарлана. Яг энэ яриаг Сари санамсаргүй сонсоод хааны өрөө рүү орж ирэхэд тэд эвгүй байдалтай байгааг хараад зочин уучлаарай гэд зугтаачхна. Үүнд хаан уурлаж Вивенийг өрөөнөөсөө гар гэж хөөнө. Сари харин тэр шөнө харгалзагч нарынхаа өрөөнд хонно. Маргааш нь тэд гүнжүүдтэй хамт хоолны ширээнд суухад Вивен алга байлаа. Амьд химээх мөлгөгч төрлийн гүнж санамсаргүй тавг унагчхад Сари түүнийг цэвэрлэж өгөөд гадаа гарч хамт алхна. Гадаа гараад амьд өөрийгөө хаанаас айдагч төрөлхийн хөвлөр явагчдын овг хавчигддаг болохоор аргагүй эрхэнд энд ирсэн гэж хэлнэ.
Хэрэв хааны сэтгэлийг эзэмдэж чадахгүй бол нутагтаа буцах эрхгүй бараг л цөлөгцөнтэй адилаж. Яг тэр үед хааны хамгаалагчид буцаж ирлээ гэсэн мэдээ ирнэ. Хамгаалалтын ахмад жормоо ордон руу орж ирээд яаралтай хаантай уулзахыг хүснэ. Тэр сариг хараад хатан гэдгийг нь танин хаанд үнэнч байхаа тангаргалсан хүн шиг түүнд өвдөг сүгдэн михийнэ. Жормон урд нь жирийн хүн байсан ч өөрийн хүчээр албан тушаал агсаар хааны итгэлийг олж чадсан нэгэн байжээ. Амьд түүнд сэтгэлтэй байсан бөгөөд урд нь шархтахад Жормон хааны хамгаалагчийнхаа оролтоор боож өгч байсан дурсамжаа ярьж тэр оролтыг одоож хадгалж явдгаа хэлнэ. Тэр бүр Жорманы тухай ярихдаа зүрх нь хүчтэй цохилдог гэж улайхад Сари хаан өөрт нь яг ийм мэдрэмж төрүүлдэг гэдгийг ойлгоно. Тэр орой Сари найрт оролцох гэж бэлтгэхдээ буланд ганцаараа гунигтай сууж буй амитыг олж харна. Түүний даашинд сүйдсэн байсан бөгөөд бусад гүнжүүд инээж байгааг хараад Сари үүний цаана тэд өөрсдөө байгаа гэж гадарлана. Амьд жормонтой найран дээр хамт баймаар байгаа ч өөрөөс нь хит хол хүн гэж бодно. Тэгэхэд Сари өөрийн даашинзыг тайлж өгөөд чи үүнийг өмсчих гэж өгнө. Өөрөө бол юрдийн хөрөө очино. Ингээд Амиц саригийн даашинзыг өмсөн Жормонд оролтыг нь буцааж өгөхөд Жормон түүнийг таньж өнгөрснийг санана. Харин Сари аягнаасаа ууж байхдаа Вевенийг өөрлөө нь хялам хийж байгааг анзаарна. Удалгүй уусан зүйл нь үйлчилж Сари ухаан алдна. Хожим сэрэхэд Вевен дэрэгдэн ирж хүзүүгээр нь шүүрч аваад замаас минь зайл. Намайг хатан болох замыг чөлөөл гэж шаардна. Гэтэл Сари би байсан ч байгаагүй ч чи хааны сэтгэлийг хөдөлгөж чадахгүй байх гэж бодогдоод байна гэж шулуухан хэлчихнэ. Энэ нь Вивиний уурыг асааж тэр савраараа сариг алхаар занна. Яг тэр үед амьд гарч ирэн Вивинийг зуурч аваад сариг зүгт гэж хашгирна. Амьд түлхэгдэн унахад Вивийн ахин дайрах гэсэн мөчөд хаан хурч ирэн тэднийг аварна. Тэгээд Вивинд дахиж хизээч миний өмнө бүү үзэгдэж тушаагаад харгалзагчдаар авч явуулна. Хаан өмнөх шөнө ширүүхэн ярьсандаа саригаас уучлал хүснэ. Анубис харин энэ бүх гүнж хааны сэтгэлийг хөдөлгөж чадалгүй нутаг буцсныг бодож зөвхөн амитал саргийн найз байх зөвшөөрөл авч үлдсэнийг дотроо тэмдэглэнэ. Хаан сарид миний хүсдэг цорын ганц эмэгтэй бол чи гэж хэлэхэд сари өөрийгөө үнэхээр хаант хайртай болсноо тэр мөчөд ухаарна. Дараа нь Жормон сариг нэгэн зөвлөлдөх уулзалт руу хүргэж өгөхдөө Анубис хааны сэнтийг хамгаалахын тулд хааны өөрийн хүсэлтэйч зөрхөөс буцахгүй хүн гэж тайлбарлана. Тэр уулзалтаар Анубис сариг албан ёсоор хатан хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэнэ. Гэхдээ ард түмэн түүнийг зөвшөөрөхийн тулд түүхэн дэх хамгийн төгс хатан байх ёстой гэсэн болцол тавина. Эхний шалгуур нь ариун аратан захирах. Учир нь энэ нь хааны эрх мэдлийн бэлэгдэл аж. Үүнийг сонсоод хаан уурлана. Сари ямар ч ид шидийн чадваргүй болохоор өөрийнх нь амь насыг л сорчихно. Бүр ариун араатны оронд чөтгөр дуудчихвал үхлээс ч аимшигтай хувь тавилан хүлээж магадгүй шүү дээ. Ингээд ийм санал сонсож суух шаардлагагүй гэж хэлээд уулзалтыг шууд дуусгана. Өрөө рүүгээ буцах замдаа Сари өөрөөс нь болж энэ хаант улсад эмх замбраагүй байдал үүсэхвэ гэж санаа зовно. Харин хаан би чамайг хамгаална гэж итгэлтэй хэлнэ. Дараа нь Сари Жормоныг бусад цэргүүдэд сургуулалт хийж байгааг хараад хүн бүр өөр өөрийн хийх зүйлийг хийж байна. Харин би хааны төлөө юу хийж чадах бол гэж бодож эхэлнэ. Маргааш нь хаан сариг гэрээн дээр өөрийнхөө цусаар гарын үсэг зурж байгааг хараад юу хийж байгааг нь асууна. Сари, таныг хамгаалахын тулд хүмүүсийн хүлээн зөвшөөрлийг авах ёстой. Тиймээс энэ л зөв гэж бодсон гэж хариулна. Тэгээд шалан дээр шидэт тэмдэг зурж ариун араатан дуудахыг оролдоно. Гэвч таринаа бүрэн дуусгахаас өмнө хүчин сорогдсон. Дотор нь нэг л муу савин төрнө. Ингээд өвдөг дээрээ сөхөрч унахад дуудах тойрог нь хүчтэй дэлбэрч түүнийг хойш шиднэ. Гэсэн ч маргааш нь дахин оролдоно. Энэ удаад ч шившлэг бүтлгүүтэж тэр ахиад л унаж унана. Дараагийн өдөр нь Сайри дахиад шидэт тойрог зурж эхлэхэд Клопс хүн өдөрт 2-оос илүү удаа дуудах оролдлого хийх ёсгүй. Ийшээ хитрүүл чамд аюултай шүү гэж сануулна. Гэвч Сайри ахиад л бүтлгүүтнэ. Түүнийг агаарт шидэгдэн унах мөчөд хаан тосч аваад шууд авч явах гэсэн ч Анубис тангарахт нь бусдын тусламж авахыг хориглосон гэдгийг сануулж болиулна. Тэгэхэд хаан би түүнд тусалж байгаа биш, ердөө жаахан амрааж байна гэж хэлээд өрөөндөө авч буцна. Sorry, өөрийгөө зүгээрээ гэж хэлэх боловч хаан хэрвээ ингэж үргэлжлүүлбэл чи үхэн гэдгийг ойлгож байлаа.
Сари өөрийн амиа төдийлөн тоохгүй байгаагаа илэрхийлэхэд хаан түүнийг мулгуй гэж зандраад би чамайг алдахыг хүсэхгүй байна гэж үнэн сэтгэлээсээ хэлнэ. Маргааш нь Сари дахин ариун араатан дуудахыг оролдоно. Энэ удаа тэр таринаа гүйцэхээс өмнө тойрогоос дүл гарч ирнэ. Анубис үнийг хараад чөтгөр дуудчихлаа гэж бодно. Гэвч Сари шившилгээ үргэлжлүүлсээр дүл түүнээр хүрээлэхэд эцэст нь шившлэг амжилттай болж тойрог дотроос маш жижигхэн араатан гарч ирнэ. Сари унах шахахад хаан түүнийг тэрвэн авч сайн ажиллаа гэж магтана. Сари орон дээрээ амарч байх үед түүнд хоол авчирч өгнө. Гэвч дуудсан ариун араатан нь бүх хоолыг нь өөрөө идчихээд Сарид юу ч үлдээхгүй. Тэр араатан өөрийгөө үхэшгүй мөнх дахин төрөх чадaltaй цорын ганц оршихуй гэж танилцуулж өөрийгөө Бенү гэдэг. Нэгэн цагт оршин байсан хамгийн үзэсгэлэнтэй ариун араатан өөрөөр хэлбэл Феникс байсан гэж өнгөрнө. Яг энэ үед Анубис өрөөнд орж ирээд энэ амтан яаж Феникс байх юм бэ гэж итгэж ядна. Бенү түүнтэй шууд маргалтахаар дайрна. Гэхдээ түүний юу ярьж байгааг хэн ч ойлгохгүй. Учир нь ариун араатны үгийг зөвхөн түүнийг дуудсан хүн л ойлгодог аж. Анубис жин дүртэй амтныг хүмүүс хатны ариун араатан гэж хүлээж авахгүй, илүү сүр жавхлантай төрөх хэрэгтэй гэж зүтгэнэ. Дараа нь сори шувууны хувцас өмсөөд Бенуд нисхийг нь заах гэж оролдоно. Гэвч огт ахиц гарахгүй болохоор Бенү бууж өгөхөөр шийднэ. Тэр өөрийн бүх хүчийг аль хэдийн зарцуулчихсан гэж хэлэх бөгөөд дайны үед цэргүүд түүнийг хит их ашигласнаас ийм болсон нь ил болдог. Би дахиж хизээч нисэж чадахгүй гэж шаналх үед Сари түүнийг өөрийгөө ингэж дорд үзэх хэрэггүй гэж аргадна. Одоогийн төрх нь ямар байхаас үл хамааран надад маш их зориг өгсөн шүү дээ гэж чин сэтгэлээсээ хэлнэ. Маргааш нь Сари Бинуг нисэх гэж оролдож байгааг харах үед хэн нэгэн алуурчин түүн рүү нууцаар оноод байлаа. Бинү цайзын ханнаас өсөрч бараг нисэх гэж байсан ч сум шүргэх шахснаар унчихна. Сари түүнийг аврахаар шууд өсөрч очиход Бинү үхшгүй шувууг аврах гэж үсэрдэг чи ямар мулгуу вэ гэж өглөнө. Гэхдээ дотроо түүний энэ үйлдэлд сэтгэл нь хөдөлж нуугдсан хүчин сэрэн жинхэнэ Феникс болон хувирна. Тэгээд надад итгэж байхад би үргэлж эргэж ирнэ гэж хэлээд хотын дээгүүр нисэн бүгдэд өөрийгөө үнэхээр ариун араатан мөн гэдгийг харуулна. Үүнтэй зэрэгцэн ордны хаалган дээр нэг нь нууцлаг ир харуул руу дайрч мангасуудын хаантай уулзах ажилдаа ирсэн гэж мэдэгдэнэ.